Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьдны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Тодмагна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагна сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагна. Селен амьсга задалж дархлааг дэмжин Агрофит тэжээлийн үйлдвэр. Тодмагна подкастын байнгын үзэх сонсогч та бүхнийхээ өдрийн амгалан айлтгая. Манай ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Манай энэ удаагийн зочин Монгол улсын цоо шөнөхэн Манлаа уяач Өмнөгов аймгийн Цагццын сүмийн угуул Хүүгийн Түн Баярх маань студ маань хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сар шиндээ сайхан шинэлөө. За сар шиндээ сайхан шинэлээ. За өдрийн мэндээ. Сар шин гэдгснээс ер нь бас сар шинтэй холбогдлолтой сайхан дурсамж хуваалцаач гэж хэлмээр санагдлаа гинэ. Тэгэж олон дурсамжууд ярих бах тий. Тийм. Тэгэж олон дурсамжууд. Сар шин бол одоо хамгийн сайхан дурсамжаал баяр шүү дээ Монголын хүмүүс. Ихэд дэцгсэн, хүндгсэн, буурлуудаас сайхан үг сонссон, уламжлалаа сэргээсэн тийм сайхан баяр болдог. Тэр энэ баярыг бол хүн болгол бараг төсөөжүүлээд ийм сайхан баяр. Ээж аав ихэд дэцсэн хүндгдэг ийм сайхан баяр. Энэ сайхан баяр бол бас 2 жил завсарлаад энэ жил бас өргөн хэмжээнд нэг хүндтгэлийн ийм сайхан баяр сайхан болж өндөрлж байна да. Тий. Одоо энэ бол нөгөө ёс уламжлал гэдэг юм уу? Одоо хамгийн тодор харагдчих баяр шүү дээ, тийм ээ. Тэгээд зарим хүмүүс ярьдаг л намаа хүүхэд байхад цагаан сараар ингэдэг ийм ёс үлддэг, ийм заншлаад үсээ одоо бас хүмүүс тэхээ болчихжээ гэл ингээ яриад идэгий. Өөр нь цагаан сарыг нэг үе бидний үед бол нууж хийдэг. Хөдөөний айл цагаан сар хийдэг. Бараг төвдөөс айлууд нь хийлэгдэггүй. Малчны баяр энэ төр тэгдэл байсан шүү дээ. Тэрийг хийсэн. Тэрээр ер нь уламжил сэргээсэл баяр л да. Ер нь хүндэтгэлээ сайхан баяр. Энэ бол ийм байх шүү дээ. Монгол улс ер нь бол нэг олон баяраас илүү сайхан наадам, сайхан цагаан сар хоёртой байхад тэгэл баг сайхан баярууд болохоор юм шиг санагддаг шүү дээ. Тэгээд мэдээж одоо бас баярууд байдаг. Өнөө жилийн тухайд бол бас хамгийн сайхан цагаан саруудын нэг байж чадсан байх гэж бодож байна. Яг л та бас Монгол төрийн хайр ашгийг яг битүүний өдөр буюу цагаан сарын урд өдөр хүртсэн тийм ээ. Тэглээ. Сайхан. Бас Монголын Манлаа уяач гэдэг сайхан цолоолаа. Мэдээж маш их хөлмөр шингэсэн. Дээрээс нь бас төр маань үнэлсэн. Тэгээд бас тэр сайхан баяраар тэр сайхан өрхөө дотор ерөнхийлөгчөөс шагнал авахд бас хүний сэтгэл хөөрөлгүй яах вэ? Борин тартай хүн болголоо. Баярсан болов гэж би бас дотроо бодож өөртөө ч гэсэн омогч байсан. Та чинь 2 жил дараалал цол авах болчихсон. Тэглээ. Тэ. Өнгөрсөн жил төрийн ордонд энэ жил бүхэн өргөн. Тэ. Тэглээ. Ер нь бол алдартай авахд Манлаа авахд нэг айраг дутуу байсан. Гэсэн энэ жил сайхан жил болж бас морины уралдаа явж нэг морь маань айрагдаж игээд болцлоо гасан. За тэгэд ер нь бол одоо хоёр бидний одоо хурдмаар сонирхогчдын тухайд бол 2011 он 12 он буюу ардын хувьсгал 91 жилийн байр наадмаас Хүүгийн Түн Баяр гэж ийм хүн байдаг юм байна. Хулан богд халтар гэж ийм хурдан хөлөгтэй юм байна гэж мэддэг болсон. Ер нь бол Түн Баярхаа хувьд хэдийн үеэс эхлээд энэ хурдан морьтой бас холбогдсон юм бэ? Яг хурдан морь гэвэл би хүүхд тахта хурдан морь ундаг гэсэн. Тэг яг манайх хичнээн хөдөө байдаг тийм айл биш гэсэн. Би баг байхдаа хөдөө явж айлд очиж бас хонь малгыг харуулж өгч
тэнд сурдан моринж морин дайртай Монгол хүний цус бас яаж тэнд байдаг гэсэн морийг сонирхдаг байсан. Тэгээ яг ер нь бол 2000 оноос эхлээд ажил амьдрал маань яваад ирэхээр хүн чинь бас өөрийнх нь цусан доо юмда хайртай юмда бас сэтгэл тавьж ихсэн л да. Ер нь уяад бол 2005 оноос үеэс л уйж эхэлсэн. Тэ ер нь бол уйж тэр үйл жинхэнэ шимтэж хорхойтож эхэлсэн тэ. За ямар ч тач хэрэг төрийн наадамд морь харигдуулсан цагаас гэж үзвэл 2012. Түүнээс өмнө бүсийн уралдаан гэхэлэр 11 оноос хойш гэж яг засгийн газрын тогтоолтын наадамд морь харигдуулсан гэхэлэр 10 жилийн хөдөлмөрийн үр шимээр л Монгол Улсын манлаа байж гэдэг соёлыг хүртжээ. Тэгсэн. 2011 он Өмнө аймгийн 80 жил 2011 онд говь шанхварт хамгийн одоо оргил наадмууд миний хувьд бол бүр донттлоор үнэхээр сэтгэл маань морь үйж морь өсөн одоо магнаагаан танил баярлах тэр юмыг бол тэр наадмуудад үтсэн. Мэдээж одоо морь болгон уяал одоо хурдлаад л мундаг байх юм бол энэ олон мянган уяачд маань бүгдээр л мундаг байх. Хамгийн морины уяа гэдэг бол одоо олон мянган хүн сэтгэл тавьдаг. 5 хүн нь айраг ууж идэг ийм хатуу мөлтрөө одоо маш гайхамшигтай уралдаан шүтээ тийм учраас тэр дотор тэр 5 дотор 5 цагаан дотор орно гэдэг бол эр хүний бүх юм л бас унсан хүүхэд уйсан уяач тэр үний эзэн гэдэг бүх хүмүүсийн сэтгэл тэр олон бахын сэтгэл шингэсэн тийм сайхан юм болтгол д. Үнэхээр гайхамшигтай. Нүдэнд нулимс орохоор шүт. Сайхан байдаг мөр. Тэр наадмыг дурсвал ер нь одоо ч танаас их нэмтэн дурсамжтай хэврээд бол яагаад энэ асуултыг асууж байна вэ гэхээр сая ингэж цолноос одоо бас ийм зүйл ярьж байгаа нэг талаараа одоо уучлаарай. Гэхдээ бас хүмүүс ийм яриа байгаа учраас би асууж байгаа. Жил болгоны л одоо цолны асуудал яригдахлаар л болцлон биелсэн биелээгүй дутууд улмаг гэл ингээл янз бүрийн зарим нь бол одоо авах хөстэй навлаа гэж байрлаж байгаа чинь авсгүй авлаа гэдэг ийм үг хэл одоо байж зөндөө гардаг тий. Та бол одоо бас мэдчихлээ байна. Тэгээд одоо үнэхээр ч одоо тэр зарим нь ч одоо бас анхаарал татвал хүмүүс байж лээдэг. За тэгээд таны хувьд одоо бас энэ Монгол төрийн хайр шиг буюу одоо улсын цолтны ерөнбинд бол та яг дунд игнэн сууж штэ. Одоо ахаад нэг шат ахих хэвээр. Тэг хичнээн айраг төрөний амжилтаар Монгол Улсын манлай байж гэдэг цолыг хүртсэн юм би. Өөрөөр хэлбэл та одоо цолныхоо болцлыг одоо шуудхан асуух юм бол цолныхоо болцлыг дүүрэн хангаж чадсан уу гэж асуух гэдэг юм би. Гоё асуулт байна. За би бол хувь хүнийхээ хувьд ер нь бол дүүрэн хангасан гэж хэлнэ. Нүүрбаатар хэл. Ер нь бол Монгол Улсын манлай байж засгийн газрын одоо юутай те тогтоолтой наадамд их насны мөр 6 за одоо тэр их нас дээд 3 нас тийм ээ. Доотлынх нь 6 ингээ 12 айраг 4 юм шиг байгаа тийм ээ. Тэгэхээр би бол яг ийм засгийн газрын тогтоолтой наадамд төрийн наадамд нийт 5 төрөв 13 айраг 5 төрөв 13 айрагаас 6 их нас одоо их нас азраг. За тэгээд дээд нас тэгээд одоо 18-аас 6 гэсгээр юу дээ 12 нь бага нас. Тэгээд бага нас шүү соёлонгоос доош авсан. Тэгээд яг сонирхолтой байгаа хүмүүст жил дараалаад авчаар. Мэдээж одоо яг нөгөө усын алдартай болцлыг хангахтаа их нас маань 5 хүрээд бага нас маань өндөр тоотой байжсэн. Гэтэл нэг жил дотор дахиад нөгөө 6 хүрэхэд чинь их насны мар хэрэгтэй энэ жил дорнохын бүст доронтой бүст буурлмар маань орчхоор ингээ 6 болоод тэгэл алдартай урчиж илаа. Манлайдаа урчиж. За тэгвэл хоёулаа засгийн газрын тогтоолтой өөрөөр хэлбэл одоо таны алдар цолны эренбий төрөхөд байсан наадмуудад одоо амжилтуудаас ингээ дэлгэрүүлээ. Тэгээ мордуудынхаа амжилтаа юу ороод ярилцсан. Ер нь бол ойлгомжтой. Миний нөө түрүү хэлжсэн 2011 он 2011 оны хувьд бол тэр жил би засгийн газрын тогтоолтой бүсийн наадам одоо тэр наадам 8 айраг төр авсан байт. Гайхалтай. Энэ бол нэгдүгээр нутагтай болсон наадам. Өмнө Говь аймгийн 80 жилийн наадам Говь шанхвар чинь 7 хоногийн зайтай болсон. 7 хоногийн зайтай болсон. Тийм ээ. Өмнө Говь аймгийн одоо андуураа бол Өмнө Говь аймгийн 80 жилийн ойгоор та хязаалангаас бусад насны буюу 5 насны мөр ус айрагдуулж. Тэгсэн.
байсан. Тэр нь бас ховорхон амжилт тийм ээ. Ховорхон амжилт. Гайхалтай байхгүй. Азар орсон, нас орсон, соёл орсон. Ингээд даах орсон. Шүтлэн. Ингээд бүгд орсон. Тэгээ тэрийн дараах 7 хоногийн зайтай болсон говь шанга хорд болсон шүү дээ. Тэрүүнд эргээд өмнө 80 жилд орсон хөрөн соёлын маань дахиад гурвал яг тэр ирсэн юугаар орж байгаа байхгүй. 80 жил гурвлаад говь шангад гурвалчиж байгаа. Дааг маань 80 жил төрүүлээд говь шангад төрүүлчихэж байгаа байхгүй. Сайхан амжилттай сайхан жил. Улам орсон доо. Тэр аймгийн 80 жилийн ойгоор хичнээн насны морь одоо мэдээж бодвол 6 наснд зургууланд нь л мордуулсан баг. Давхарлсан юм уу? Ер нь тэгээ хідэн морь мордуулаад одоо 5 найрагдчихж байгаа юм бэ. За даварг 9 наснд мордуулсан баха бараг. Одоо тэр чинь шүү дээ тийм ээ. Эрлиз 3 нас. Тэр чинь эрлиз зурж ирсэн тий. Эрлиз 3 нас аймгийн анжилаар эрлиз 3 нас одоо үндсэн 6 нас байсан баг. Тэр бүгдэнд л нэг одоо тэр үуч одоо ер нь бол анх морь үуж явах тэр нь бол бүгдэнд нь уях тэр чинь нөгөө морины хурд эн чинь болох болохгүй ботгоос ойлвол бүгдэнд нь ууж л одоо яг тийм сонирхолтой байдаг гэсэн. Одоо бол бас өөр шүү дээ. Явах явахгүйг харж байгаа. За энийг хойшлуулъя, энийг уяаж ярьж байгаа ингэ болно. Тэр үед бол бүх насанд л тавьж байвал л одоо тийм сайхан юм шиг л бодогдол гэсэн. Дэмжил. Сайхан л. Тэр жилээ уяах сайхан байсан байх л гэж боддоо миний бодлоо. За, хээр азар гамуу үзүүлсэн тий. Тэгс. Энэ ямар удамтай ад байсан бэ? Дунд уян хулдаа одоо. Хулд миний луус их. Миний уяач анхаа гэж залуу байдаг гэсэн. Тэр нь Чулуунбаатар гэдэг. Аймгийн алдартай Чулуунбаатар гэдэг хүмүүс. Чулуунбаатар. Нэр 11 он чинь тэр нөгөө анхаа бие алтан сүгчин танаа морьдог байдаг. Тэр жил ер нь танаа тэр хавийнхны үеэ бол маш сайхан байсан. Тэгс. Тэгээ тэрүүнээ арсан хээр гэдэг сайхан хээр азар байсан. Тэр хээр азар тэр Чулуунбаатар гэдэг хүн ах надад. За миний хөө одоо морин ингээ харж байгаа энэ хээр азар. Гэж би тэр хээр азар анхаа дууга сайжруулах гэх тэр хээр азарыг авч ирсэн. Тэгээ тэр маань ажил орсон. Ам үзүүдэд. За бас нэг их насны морин бас хээр зүстэй лөө. Тэгс хээр морь байсан. Их насны морь тийм хээр аврах хээр морь байсан. Тэгээ дараагийнх нь тэр соёолн бол одоо миний тийм зээр соёлын дорнотын халахгүй сумын тийм хээр морь байсан. Тэр хээр морийг энэ өлзийд миний уяа байж. Аврах хээр ч нөө дорнотын халахгүй юм. Биш. Зээрд тэр зээр соёл ярьж штэ. Тэгээ авчаарах зээрч гэж ярьдیں۔ Тийм зээрд тийм соёл юм байсан. Тэрийг тэр дорнотын халахгүй сумаас тэгээд нэг хүүхэд намайг нэг аваач гэдэг өлзийдэд байжсэн. Өлзийдийн сунгаан дээр намайг ийм морь аваач гэж. Тэгээ өөрөө жоохон хүүхэд өөрөө дааганд нь халах голын суманд уяад дааганд халах голд амаа үзүүлсэн. Тэгээд тийм хээр зээрд соёл надад авчраа та нэг аваач би одоо өөрөө үсэг өөрийнх нь зурагтай. Тэгээд дээр надад өгчсэн. Тэгээд би тэрийг авчихсан. Тэгээд тэр жилдээ авсан жилдээ өмнө говийн 80 жилд гурвлаад говь шангад гурвлаад тийм сайхан зээрд авчрах зээрд гэдэг энэ яг одоо Оросны авчрахын нохоо шиг тийм чэжний гэсэн тийм зэвстэй сайхан зээрд жих сайхан босоо байсан болоо гэж. Тийм сайхан тийм чэж тамтай тийм сайхан зээрд соёл юм бэс тэр соёл юм. Тэгээд даах бол ойлгомж. Шүтлэн бол ойлгомжтой. Юу улсад тэр 10 онд улсад 6-аас дааганда 6-аас Бацүхийн Танга Бацүхийн тийм унхаатуу тийм зээрд хүрээ алдсан. Тэр бол тэнд очиод яг тэндээ 80 жилд хамаа уцсан. За тэгээд миний оноод тэр одоо миний хонгор дааг тэр хоёр дараалал төрүүлчихэж байгаа. Тэр хээр их насны хээр морь тавд минь хэлсэнгүү. Их насны хээр морь маань бол ерөнхийдөө бас л тэр юунаас гаралтай мөр. Дундуур гаралтай тийм сайхан хээр морь байсан. Энэ одоо 80 жилийн ойгоор морцсон энэ 5 нас айрагдсан 5 нас маань одоо говь шанхтаа бол тавуулаад морцсон уу? Сайлныг нь үндэс юм уу? Тэрнээс бас нөгөө хээр азраг маань өнцсөн. Яг бол 7 хоногийн хугацаатай болж байгаасаас
дахиад л уяанаас ерөөс олорцсон. Зээрд шүдлэн маань дахиж мордоод ерөөхдөө чэйжэн дээр явж байгаа. Хөл өвөрхэд ингээд ерөөхдөө мордсон. Ерөөсөнд тэр дөрөвчөнд эргүүлэн буцаад мордсон. Тэгээд 2 нь ороод 7 хоногийн дараа тэгээд яг өөрийнхөө яг явсан юун дээр орж байгаа байхгүй. Хонгор маань төрүүлээл зээрд нь гурвал 3-т орсон 3-т ороод төрүүлсэн төрүүлээл. Нөгөө хэд нь бол зээрд нь бол хөлөөгөө болоод хээр азрах юм хоёлаа бол ерөнхийдөө нөгөө дахин давтаа уянд явах боломжгүй болоод тэгэл байсан. Биар хүрээгөх юм да. Одоо шин залуу уяач нутагтаа болсон энэ том наадамд ийм өндөр амжилттай наадахлаар тухайн үед бол одоо их шуугаа болж исэн байдгүй. Амтан ах トゥ ус одоо аав ээж ах トゥ ус хамгийн сайхнаар баяр хүргэн за зарим нэг нь одоо бүр шоконд ч орж исэн байж мэдхийн тий. Яг ер нь бол гэл мөр ялах бол ингээл дөрүүлээд байх юм байна л гэл. Тийм бодмоор болж эхэлчихсэн гэдэг. Амархан юм байна. Ер нь ингээд уралдуулаад байж болох юм байна гэж. Болчих юм байна. Одоо ингээл ер нь сүйдлэл ингээ явчт юм байна. Болтгол юм байна штэ гэсэн тийм генийн тийм сэтгэл орж ирж байсан л да яг та. Даас 10 хэдэн жилийн өмнөргүүл. Тий 11 жил л дээ. Ер нь бол мөр жоохон заримдаа морин чэйж энэ дээр явахаар жаахан чэйж ингээл урагшаал яваад байгаа шиг санагддаг шүү дээ. Тий. Одоо бол тэхээсээ илүү үржлийн сайжруулах дээрээс нь морныхаа аюулгүй байдлыг хангах, сүхтийн аюулгүй байдлыг хангах гэдэг бас бодохоор ажлууд бол зөндөл өгөх тал хараад байна. Мар уралдуулахад айгаад өгдөл болчихсон. Яах вэ? Чигээд хуучин тэгдэг ингээл тавил чэжин дээр төрүүлэл явж явах чиртэй гэж боддог байсан бол одоо үгүй шүү дээ. Одоо сайхан уралдаал ирээсэ тий. гэж л боддог л болж эхэлдэг л шиг байна. Хорон дарагдана тийм ер нь бол 2000 тэгээд 11 он тийм сайхан наатцсан. Нөгөө урам зориг бол байж ер нь морь уяад байж эвэлчих юм байна. Ер нь бол тийм. Тэгээд 12 он төрийн наадмыг зорьсон уу? Тэгсэн. Тэгээ яа төрийн наадмараас яваад. Тэгээд яа тэр за мэдээж 11 он сайхан оролцсон. Тэгтэл би 11 оноос ч өмнө ер нь өмнөгөө наадмуудад миний 3 дараалал миний соёлд төрүүлсэн. Өмнө наадам. 3 дараалал соёлд төрүүлсэн. Хэд оноод вэ? Яг 19 10 оноод. Миний алаг соёлд төрүүлээд, буурал соёлд төрүүлээд ингээд өмнө говьчин. Тэгээд daгаад үндсэндээ 80 жилд болонгоо тэр зэр соёл ороод ингээд 3 жил дараалал миний соёл өмнө говь наадамд орсон байхгүй. Тэгэхээр 12 онд за би нэг сайхан соёлд тавлаа. Нэр нь соёл надад ээлт юм байна. Гэж бодоод 12 оны 12 оны хавар 3 сар 4 сар явчих юм. 4 сар 5 сар үед сайхан соёлтой болоо гэдэг сургалаад яасан. Тэгсэн гам бол тэгээд манай уяач залуу байсан. Заахаа Сүхбаатарт нэг гайгүй соёлын сураг гарч байна. Би нэг яваад ирв. Тэгэл да битүү 8 ажиж үзээгүй өөрөө бас одоо яг нарийн дээр харахад бол 10 жилийн өмнө бол хараал нэг энэ юу ингэж хэлээд байдаг нь юу юм бэ? Хүн бол үнэн байх хэрэгтэй байхгүй юу? Шууд хараал мэддэг ч юм уу те. Тийм ба. Тэгэл одоо ам 8 хийж штт. Богдэр соёлынхаа талаар явах гэж байна. Тийм ээ. Тэгээд 12 оны хавар 4-5 сарын үед явууллаа тийм одоо дам 8. Нэг найздаа бензэж игэл тэгэл одоо нөгөө уяач чуугаа явууллаа Аваатарта тэр ямар хөө юм бол одоо. Гээ явуулсан би 7 хоног болоод ирсэн. Яваад ирлээ нөгөө хурдан адуугаа аваад ирлээ л гэж байна. Би нэг ажилтаа явж байгаа 40 дээр өглөө ирсэн л гэж байна. Такол одоо нөгөө хурдан соёлоо үүсгэх гэдэг кодчлоо одоо. Гэхдээ нөгөө хурдан мөрөө чи хүн чинь нэг ингээл нэг төсөөллөөр юм бол одоо яг нэг уралдаад ирсэн давхижсэн үеийнхэн төсөөллөөр хүн хурдан мөр ингээ төсөөл боддог л да. Хөрөцсөн биш ээ. Эцэг гівтэрхэн тийм хэрүүрээ. Чөтрөө хийж энэ тэгээд уяач дүүгээс асуулаад. За ямар байна ахлаа гэж байна. Харж байгаад одоо яг нэг хөлөхөд одоо сайн мэдхгүй харж байгаа л одоо хурдан мөрлийн бэдэм багтаа хичээл тэгэл явлаа да жаахан сэтгэл дундуур нөгөө төсөөлж ирснээс өөр байсан богд дээр маань
Тэр богд төрч нэр өгөөгүй байсан. Төсөөлж байсан сөөр байсан. Тэгээд нэг сар боллоо. Тэгээд жүчэн дээр би чичээд жүчээ байсан. Тэгээд тэнд сар боллоо ялаад чичээ гэж байгаа. Өмнө аймгийн баруун бүсийн нэг том наадам бол тээ. Хөрмөн сум шавдрван нэрмж улсын балан шавдрын нэрмж том уралдаан болдог байхгүй юу. Тэгээд тэр уралдаанд л уяач дүү маа тэгж биш. За нөгөө хоёрыг бол одоо уяа явна дөгөө одоо яах вэ? Одоо хурдмаар авсан уйлгүй яах вэ гэл ингээл. Тэглээ тэгээд очил үзлээ. Нөгөө наадам. Тэгэл одоо далаад соёлын явсан байх. Тэр чи одоо наадмаа өмнөх шүү дээ. Улсын наадмаа өмнөх. Тэгээд одоо тэр өмнө говь бүсийн тэр 10 баруун бүсийн тэр наадам болж байгаа. Тэгээ очиж харж байсан дунд хавьд гараад урагшаа явсаар бол яг ерөнхийдөө урагшаа явсаар бол дахилныхгүй. Чим малч дахилуудыг ч одоо тэгж бас яг хажууд нь хараал яваад ахаар ч юм чи ерөнхийдөө тэр нэг жоохон гатралх гайл байгаа юм чи тэгээд нэг 6 торлоо. За. Өмнө говийн баруун бүсийн наадам богд төр 6 торлоо шүү. За одоо сайхан дахилан сайхан юм. Ахаа одоо тэр чигээр наваад улсад явна. Одоо улсад явж үзээгүй юм чинь. Болох юм уу дүүл гэж байна. Одоо аймгийнхаа бүсийн наадам 6 дорж байгаа мөр улсад орж очиод уралдан ихэд бол одоо бодоход бол бас тийм амаргүй санагдсан. За явнаа. Одоо улсын наадамд явна. Модоо яад ингээд явж бис өмнөхд ажилтаа гэдгсэн. Тэгээд энэ 61 дээр ирээд ингээд уйсан да. Тэгээд богд тэр маань тэр жилд 12 онд ардын хувьсгал 91 жилийн хойд богд тэр нэртэйгээр анх төрүүлээд 7 хоногийн дараа дахиад төвөмсөн, дахиад төрүүлээд үнэхээр хурдан гэдгээ баталсан. Богд тэр маань одоо аппогийн нэрмж тэр нөгөө хурдан алтан дөрөв гэдэг тэр юу нэг жилд хоёрыг авч өгсөн. Гайхамшигтай. Алтан дөрөв цамыг. Алтан дөрөв цамыг хоёрыг авлаа шүү дээ. Тийм баг нэг жилд хоёр авсан. Тийм баг байхгүй алтан дөрөв цамыг би тэгж боддоо. Байхгүй хаа бүсийн хөлтөнд хоёр яасан. Одоо бол шууд санаанд орохгүй юм. Дараалал хоёр авсан. Тэгсэн. Яг 7 хоногийн даа. Тэгээд нэг давн дээр уралдаа. Нэг давн дараа тий. Манай 140 жилийн байсан болох. Тий. Тодманлаа Батэрд нь хол соёлоо хоёр ерөөсөө яг нэг 7 хоногийн заатай хоёулаа зэрэгсэж орж ирэл миний богд дийлж уралдаад байсан. Тийм сайн наадам болж байсан. Энэ богд гэдэг нэртэйг хизээнээс яг ер нь бол богд тэр чин бол ерөнхийдөө бол Сүхбаатарын тэр Дарган сумын Авчаасан гэдэг хүний унгаад байна. Тэгээ яг тэр хадуу нөрөө нутгалдаг юмсаар сайхан шилийн богд харихны хойд ангираар сайхан нутгалж байсан тийм сайхан. Тэгээ яг тэр шилийн богд гэдэг нь богдын аваад хээр гэж нэр хайрсан. та өөрөө өгсөн. Тэгс би гэсэн. Нутаг усаар нэрлсэн. Ерөнхийдөө тэгс нэрлсэн. Богд хэрэг тийм нэртэй. Одоо аймгийнхаа бүсийн уралдаанд айрагдаж чадаагүй үрийг соёл ингээд даваад ирж ш улсын хэмжээнд оролдуулна гэдэг. Тэгээ та бол одоо уяачаа үгийг л дааж байгаа. Тэгээд ер нь бол одоо бас танаа нутгийн одоо Батарднахаас эхлээл энэ 40 жил наадсан хүмүүс байгаа даа. Ер нь ямар нэг одоо наадмын өмнө улсын наадмын өмнө ямар нэг зүйл одоо хэлжсэн үү? Таны чиний одоо энэ хээр соёлыг эвтэйхэн болчихжээ. Уян сайхан эвлэрчжээ гэдэг юм уу? Эсвэл уяач чинь нахаа ер нь одоо их эвтэйхэн сайхан байгаа шүү. Хэлдэг аа. Би нөгөө энэ 61 дээрээ уяа 61 дээр уйжсэн налаахан тэнд. Тэр сунгаанууд дээр гайх өнгөтэй байна гэдэг. Тэгээд 61 чинь тэр нэг дээш нэг уул руу юу гаргад юм аа. Нэг хөөгөөл орой тэр дээш нэг тэрлүү соёл маань шогшоод гарчлаа мондог байна. Ер нь л болохоор юм шиг байна гэдгийг бол тэр үед манай яг уяач тэр Камболтгээ залуу байсан дээрээс нь сүхт байсан. Бацух тий. Бацух манлаа бас яг уяачаар нь ажиллаж байсан учраас тэдүүс маань бас надад тийм дэмийг өгж илээс л да. Тэгээ хав яг итгэл дүүрэн би одоо мондог байх юм байна ч гэж зүгээр гайгүй байхтаа л гэж бодож ирсэн болохоос зүгээр улсын наадамд төрчөө соёлын төрүүлчихнэ гэж би бол дүүр итгэж байгаа юм л дээ. Тэгээ аз хэцэл таавдаг л байх л та. Ер нь төрүүлсний дараа юу бодогдох вэ? Соёлын уралдаан чинь ер нь баг өмнө байгаа бас төрүүг нь та таваар чинь бас хулан хэргээд танаа. Тий, манай их тайвны хэр улам өрнөх.
Биш нөгөө бол ямар өрнөх? Мөнх тайв. Мөнх тайвны гэхдээ уяа чинь бол ямар өрнөх вэ? Өрнөх гэдэг залуу байдаг. Манлайн залуу байдаг шүү дээ. Нэр нь хэм бэлээ дээ. За яг бүтнээр би одоо яг ярихаас аргагүй. Тэгэхээр ямар ч байсан түрүү ам одоо айргаар өмнө говь хоёр соёлон орж исэн байхгүй. Соёлонгийн уралдаанд өмнө говьчуу сайхан надлаа да гэх тэр үед бас. Тэр үед манай ажныхын хазаа азрах чинь төрүүлж байсан шүү дээ 12 онд бас. Тэгээд өмнө сайхан наадсан. Төрийн наадамд одоо тэгээд морь төрүүлчихлээр ер нь яадаг юм бэ нэ? Тань тэр үед танаас ер нь ямар юм азгарсан? Та дөрөв 12 11 оны наадмыг ярьж байхдаа ингээд бас нүүрэнд чинь тодорхой хувирал өгөөд бас авшилт вэ штэ тий. Нүдэнд чинь одоо бас элмэс гөлгнээ. Тэгэхээр төрийн наадамд ер нь одоо тэр төрүүрт ялангуяа 7 хоногийн дараа ахаад цэмрийн бэлэгдэл соёлон гэдэг төрүүлэгчээр ер нь одоо ямар санагддгийг юм бэ? Тэр үед ер нь ямар мэдрэмжүүд төрж исэн бэ? Үнээр гайхамшигтай. Ер нь морь уяал тэгэл ер нь авсан болгоно юм уу хийсэн ер нь хөлбөрөөр үнэлүүлж байгаа юм хэлбэр. Ямар байдаг байлаа ч гэсэн тэр адууны төлөө үнэхээр сэтгэл тавьсан. Монголд цуснд бол адуу хайрлах сэтгэл бол мэдээж Монгол хүмүүлхний цуснд. Дээрээс нь тэрийг уралдуулж байна гэдэг чинь нэгдүгээр уралдуулна гэдэг уралдад төрүүлэхээс илүү тэр морин тайртай тэрүүнээс кав авж байгаа нэг хүний мэдрэмжилтэй. Мэдээж одоо их л сонирхол болдго юм билээ. Ер нь бол нэг зүгээр нөгөө хэлэхэд бол жахан хийсвэртэй ярих юм бол жахан хөл жахан хөндөх л байгаа даа байлээ шүү дээ. Тэгээд олон хүмүүс баярлж уулсан. Бидгээр яг тэд бодож явах та нутгаарны маань ард түмнийхэн маань сайхан сэтгэл тэр мөр тэгж уралдаасаа гэсэн сайхан сэтгэл нутгаарны маань ус газар шороо манайхан сайхан өгөөж байсан болов гэж би бодож явдаа шүү дээ. Тэгээ бодлогын мялалга гэж та чинь сүрхийн наадам нийцэн тий. Тэгсэн. Нутагтаа очиод. Их сонин шүү. Ер нь бол 12 он ер бүх юм ер нь бол нэг учиртай очир жанцантай гэдэг шиг. 12 онд би тамлахаа ороход 12 он 11 оноос 12 оны цагаан сар болоод тамлахаа урахын тэр хойдлынхаа хонгор овоо гэж сайхан хайрхан байт. Тэрийг шинэ 15 тагтдаг. Тэрийг бүр наадам хийдэг. Тэгээд тэр наадмыг хийх гээд тэр хонгор овоог дахиад зогсож байгаа. Тэр дахиад очиод зогсож байсан. Хүн нилээ олон тэр чинь овоон дээр зогсож байгаа шүү дээ. Тэгээд тэр хонгор овооны зүүр талаас нь туулаа гараад туулаа гарч ирээд тэр овоог биднээс дахиад зогссон тойроод бараа хашаа буусан байхгүй. Тэгээд тэрийг харсан цөөхөн мэд. Би хараад ой туулаа нэ тэргээд. Тэгээд тэр сайхан хайрхныг баярлуулсан тэр жилэл миний морь орох шиг болсон. Ер нь бол тэгжил бэлгшээдэг. Тэгээд нэг тийм юмнууд бас энэ бүх юмтай холбогдсон юм морь хурдлах зөв байх энэ тэгээд ер нь бол морь хурдлна гэдэг нь хүн өөрөө болон уяач тэр үйлдэлүүд нь өөрөө зөв байж хэрдэггүй хурдладаг. Тийм л юм шиг надад санагддаг шүү дээ. Тэгж боддог. Та богд талтрын тэр зарим хүмүүс бол одоо жишээлбэл одоо эд хурдан байгаа дунд бол тэр мялаалга наадам гэдэг юм хийдэг юм аа гэж ярьдаг. Болоогүй гэдэг ингээд идэг. За зарим нь бол хурдан сайхан байгаа үед нь хийх нь зүйтэй гэдэг. Та бол одоо тэр үйл явдалтай тэр уралдааныг тэр мялаалга наадмыг хийснийг юу гэж дүгнэх вэ? Яг одоо ингээд асууад бодж илээ да. Магдчихгүй. Хурдан байхад нь хийгээл одоо зураг хөрөг болоод зогсоочдөг ч юм билүү. Тийм ээ. Гэхдээ яг ер нь бол ийм сайхан Аз авшиг надад ирж байгаа. Нөө морь эзэн дээрээ л очдөг гэдэгтэй адилхан, эзнээ данж очдөг гэдэгтэй адилхан надад ирж ийм сайхан. Гингүй ийм сайхан байх тийм ээ. Гэж баярлуулсан учраас би энийг бас нэг говь нутгаас бас анх төрийн наадамд соёлмор орно гэдэг бол аз хиймэр юм болоо гэж энийг мялах шаардлагатай юм болоо гэж би талаас нь бодсоо л доо. Тэгтээ яг зогсчих юм болоо, тэгэх юм болоо яг тэр үед юусоо бодож байгаагүй. Одоо ямар нь үгүй мэдгүй. Одоо тэгээ зогссон юм болоо. Би тэгээ зогссон ч гэж бодохгүй нь хурдл байсан. Тэгээ яхаа юм бол. Түүнээс хөлтэй л бод. Хурдан морины хамгийн аюултай юм ер нь бол одоо тэг бодоод юм бол энэ морных нь өөрийнх нь энэ
юуг нь сайн бодох. Биеийн л одоо бодох хэрэгтэй юм л шүү дээ. Хүн нь бол одоо биеийн сайн бодох, юмнуудыг сайн бодох энэ л шаардлагатай юм л. Хурдлж яах гэж хурдлуулад авах юм бол би тэр талаас нь болсон бол зүгээр боддээ. Тэгээ тэгж бас хүмүүс ярьдаг. Одоо төрийн наадам Магадгүй тийм. морийг бас хэдхэн хоногийн дараа бас нэг мэлалга наадам хийгээд л яасан гэж одоо зөмж гэдэг юм одоо альвэ зүйлийг одоо нөгөө хаалт гэдэг юм уу юмны ятсан гэж ингэж бас үзэж чадах хүмүүс байдаг юм байна лээ. Би бас таныг тэрийг яагүй гэж бодож Магадгүй тийм. Магадгүй. Би зүгээр одоо л бодож байна л да. Тэнд ямар нэгэн цолны ч юм уу тийм байсангүй. Бог тэр их л наадмыг хийсэн. Таны хувьд яг хөө тэр соёлынгийн Аз хиймэр гэдэг юм уу тэр баяр хахлыг нутгийн олонтойгоо хуваалцах хэрэгтэй гэдэг л сэтгэл зүй байсан. Тий, сэтгэл тийм сэтгэл зүй байсан. Тий. Бусдаар бол одоо ямар нэгэн юм их л баярлсан да. Ер нь бол згаар хөлөө баярлсан. Тий. Тэгээ нутгийн олонтойгоо хуваалцъя тэр сайхан наадмыг дахиж тэр сайхан хурдыг хуваалцъя. Тэр хурд нь бас нутгийн орондоо байдгийн болоо. Тэгээ говь шанх тэр сайхан нутагт тэр сайхан наадмыг хийж бас дахиад тэр сайхан говь шанх мудмын тэр хурдан одоо бас дахиад сэргэж ирэх болов гэсэн тийм бодлууд л байсан л да надад. Аймгийн бас уяжтай холбоонд тэргүүлж исэн хүний хувьд бол тийм бодлууд бол байсан. Тэр үл чин тавьж талбаны тэргүүл болсон байсан тийм. Тэгэд хүмүүс энэ соёл одоо 6 насны мөрдө соёлон гэлүү онцлол Аз хиймрийн бэлэгдэл юм аа гэл ингээл за ял одоо та бол мэдж байгаа төрийн наадмын яг соёл уралдаг 12-ны өдөр харуул хамгаалт гэж хичнээн амар болдог үлээ. Бид нар ажиллаа хийх гэж юу болдог үлээ. Улаанбаатар хотын тэн агс нөгөөд очсон ийм л ээжэдэг соёлынгийн хөлс авна. Тэгэд яг одоо та өөрөө соёлын төрүүлгэж соёлын хурдан байл гэж үзсэн. Үнэхээр одоо соёлын тэр төрүүлж аригдсан он жилүүдэд тухайн цаг үед ажил үүс гэдэг юм уу? Бусад зүйл тийм атцтай оттой байдаг юм уу? Байдаг. Би бол тэгж боддог. Миний ажиллаж гисэн 11 12 он одоо бол би бүх юмд нь хордон байсан. Яг нэг хэлэхэд тий. Тэгэл ажил маань тийм монд байсан. Ямар нэгэн тэрүүгээр хүн чинь сэтгэлийн бэлэгдэл байдаг юм шүү. Эд морман орцсон Аз хэмэртэй л байна гэж бол хүн өөрөө тэрийг дагаал өөрөө сэтгэл зүйн бэлтгэдэг тийм явдаг ч юм байж магадгүй. Бас болох юм тийм ээ. Болно тий. Илээ зүйлийн бэлэгдэл. За тэгээд 11 он 12 он штэ богд халтар төрүүлсэн тий. Тэгээд 14 жилийн дараа нөгөө нэг бор үрээ улсад гурвалдаг. 15 онд тийм ээ. 26 ардын өсөл 95 жилийн байсан гэж санаад байт юм да. 91 жил төрүүлээ 4 жилийн дараа тий. Тийм л 95 жилийн байсан. Одоо буурлмар маань штэ. Сая зүүн бүст харагдчих юм байна. Зүүн бүст болсон буурлмар маань. Мөн тэр хулан бор гэдэг үү? Хулан бор. Одоо буурал болсон юм уу? Тий, одоо тийм нэг өнгөнөд өөр болоод байдیں۔ Тий. Хулан буур. Би тэр чинь яг буурал морь чинь гэж яагаад яг зүүн зүсчл сая чинь хөрх хамтай бараг хөрмөр шиглэмэрсэн шүү дээ өнгөн тийм. Тий. Юу те олон морь дурсад түүхэндээ байгаагүй сайхан. Бараг сүүлийн үед бараг 300 грамаар сүүлийн жилүүдэд бараг уралдааг ойж байгаа жил оролцсон байгаа байдаг жил боддоо шүү дээ. Хүмүүс ч өтгөн болсон тий. Сайхан хөлбөмбөрж яасан ч сайхан дутдаг. Гоё сайхан. Сайхан дурсамжуулдээсэн сайхан сэтгэл хангалуун газрууд энийг болж үлдсэн шүү. 2012 онд улсын наадам дээрээс нь төвийн бүсээс гадна та говийн бүст бас сайхан наадсан. 12 онд. Биш 10 тэгсэн. Говийн бүс болсон шүү дээ. Донд говийн. Тэгээ тэрэн дээр чи миний энэ юуны налайхан бас нэг наадам болоод тэр ой болчихсон баха налайхан. Тэн дээр миний алга үрээ төрүүлчихэд тэгээд энэ усын наадамд арай орж багтахгүй амжихгүй болохоор нь бүсрээ авч тавьсан чинь тэр дундгой бүсчээр чинь гурвалцдаг. Бас дундгой бүс чинь би чинь 2 орсон шүү дээ. Тэр нэг зэр даагсан. Грегус гэдэг миний зэр дааг. Яс айхтар нэртэй. Тий. Яг сонин штэ. Тэр чи яг тэр жилдээ тэр чи одоо дааг тийм ээ. Яг тэр жилдээ өмнө говийн наадам болсон. Өмнө говийн наадам наашаа би онгоцоо нисгчээд л манай уяачаа оргилгээ залуу байд. Хөрж ирээд ирлээ. Одоо би даага уралдуулах гэж байна. Одоо ингээ явах гэж байна. За сайн уралдаа шүү гэсэн. Гэхдээ юу н артлаараа жоохон бариад байгаа юм шиг байна. Арх байна араас шавччихъя гэдэг. Тэгэхээр машин дотор байсан юунаас гараад гэрэг үсгээд арих гарцсан байсан шүү дээ.
энэгээр артлын талан гэж яах шивчих гэдэгсэн. Тэгээд би наашаа онгоцоор нэсээ явцдаг байхгүй. Тэгээд цаг орон минь шишээд энэ чи Улаанбаатарт байгаа шүү дээ. Буусан чинь ярдээ. Зэр давтруулжлээ. Тэгээд гэрэг үсгдээ. Тэгээд гэрэг үсэрдэг. Миний зэр чи одоо тийм нэртэй. Тэрнээс хойш бол өмнө өгтөд азар болоод бас нилээд бас төрүүлсэн шүү өмнө наадамда. Тий. 2011-12 он бол үнэхээр таны амжилтын хувьд одоо нөгөө азнаг үүсэн гэдэг юм өмнө нэгдсэн жилүүжээ тий. 2012 онд чинь та улс усны наадмаас 2 төрөө 2 авсан юм шүү дээ. Тийм баа? Тэгсэн. Тэгээд 13 онд бол улсын наадам байхгүй гэж. Улсын наадамд 13 онд хоёр нь хаагуур наацсан яаж оролцсон юм бэ? За 13 онд бол ер нь 13 онд гац их хурдад миний аврах хонгоразрахаа аваач их хурдад болсон. Хагаар их хурдад аваад тавиад 13 онд гэсэн их хурдад 11 13 онд бол улсын наадамд бол миний улсын 13-нд явуулаагүй юм байна. Тэр жил 14 онд Эрлизийн дундаас миний зүр дээр амуу зууж орж ирээд хонгороос хойштол тэгж орж ирээд 14 он тэгээд усан бооз. Яг ер нь бол тэгээд би юм ярих юм бол хүний хэмрэл ярих гэж байна л та. Тэгээд хэмрэл дороочсон их нь юу юм зүгээр яг ер нь тийм холбоотой. Тэгээд би 13 оноос 14 5 он хөл төр бол тэгэл бас л нэг янз хэл амл байгаад байдаг шүү дээ. Тэгээд тэр үед морин бол тийм яг л үнэхээр сансан хэмжээнд явдаг юм л. Тэр тухайн уяачин аз хиймэр бол морины юутай холбоотой. Уяаг холбоот би бүр тэгж боддог шүү дээ. Одоо ер нь бол зүгээр миний хувийн бодол шүү. Зүгээр ингээд морь уужгаа усууд мордын чэйжэн дээр явах, морных нь уяа наштайхан эвлэх энэ төр бол өөрөө зөв явж байгаа. Өөрийнх нь хэмрэл зөв байгаа. Хүүхд байх, унж байгаа хүүхдүүд, уж байгаа уяач бүгдээр л их зөв байгааг нэг хэлбэр юм болол гэж боддог шүү дээ. Зарим жилүүд бол морь хичнээн сайн мөр буруудаал юм болохгүй ингээл янз л байна. Тэгээд бас нэг тийм хэмэртэй холбоотой. Энэ бол ерөн дээрээсээ л тэр морийг төрүүлээд ирэхэд нь унсан эзэнт нь хэмэр өрөөж идэг. Ер нь бол тэр мандаг байна л гэж хэлдэг тэрүүнтэй л холбоотой. 16 оноос бол тэгэхээр ер нь дажгүй сайхан болсон. Тэгээс 15 оноос сайхан болсон шүү дээ. 15 онд миний буур дүрээ ороод тэр чинь 15 онд миний дүнжин гарт миний хонгор азраг гуруулаад тий. Тэгээд ингээд нэг арай бас нэг наашилж байгаа юм болоо. Тэгээд наашлал явсал да. Тэгээд тэр хооронд бас ингээд юм хийгээл нэг хэдэн морин анхаарлаа тавиал тэгэл явж л байгаа юм дээр амдуу яач үйдэг уяачууд болон тэгэл тэр дотор амьдралын янзын юмнууд болж л байгаа шүү дээ. Ер нь морь өвтсөн морь үеийн гэдэг бол ганц эзэн ундаг уяач хэрэг асуудал биш л дээ. Бүхэл бүтэн баг ажиллаж байгаа байхгүй. Бүхэл бүтэн баг. Морь үеийн гэдэг бол ганц сар хөдөлмөрлөөд тэгэл одоо яах нь гэдээ үзчихдэг болгүй байхгүй. Жилийн 4 үйлрэл тэр атуунч чангаар жилийн 4 үйлрэлд сэтгэлэн тавь жилийн 4 үйлрэлд өнгөцсийг харж ээж хийдэг ажил учраас янз л байна. Эрдэс бодис уураг амин хүчлийн нэгдэл хуралдааны сироп уяачад хурдмөр сонирхогчдын эдэнэ танилцуулсан Ирландын Blue Vital компани хурдмөрний нэмэлт бүтээгдэхүүн хуралдааны сиропыг 2010 оноос хойш Монгол Экостран компани албан ёсны эрхтэйгээр оруулж ирээд байна. Хурдмөрний нэмэлт бэлтгэл хуралдааны сироп нь 2 болон 5 литрээр савлагдсан. Эрдэс бодис уураг амин хүчлийн нэгдэл бүхий бүтээгдэхүүн. Уралдааны сироп нь адуун шаардлагатай бүх эрдэс, амин дэм, амин хүчнүүдийг өөртөө агуулж, адууны бодисын солилцоог сайжруулан, биеийн дархлааг дэмжиж, булчингийн ачаал дах чадварыг нэмэгдүүлдэг өндөр ач холбогдолтой бэлтгэл. Уралдааны сиропонд агуулгадах байгалийн гаралтай 20 нэр төрлийн эрдэс бодис амин хүчлүүд нь хоол усруулах системээр дамжин адууны биеийн ерөнхий дархлааг сайжруулах. Уралдаан сонгооны үед хөлсөөрөлдөгдсөн эрдэсийг нөх үе мөч шянц шөрөмсний бат бөх уян хатан чанарыг сайжруулах, булчингийн цуцааг багасгах, уралдааны дараах биеийн сэргэлтийг хурцах зэрэг олон давуу талтай.
Уралдааны сиропыг бүх насны адуунд 60 мл-ээр уулгах эсвэл тэжээлт нь холж өгнө. Эрдэс бодис уурга амин хүчлийн нэгдэл уралдааны сироп. Та чих олон хонгор адуугаар нааддаг хөө. Таны хонгор адуунуудын дунд бол би бас жоохон төрхгөл байгаа. Гэхдээ нэг зүйлийг бол асууя гэж бодоод байна. Хонгор азраг. Хонгор азраг одоо хүүгийн түн баярын хонгор азраг, хурдан хонгор азраг гэж ярьж байсан нь. Их моринд оролтлаа гэл тээ. Гэхдээ энэ ч одоо морь юм уу азраг юм уу гэл нэг иймэрхүү яриад гарч ирсэн та сонсч л байсан байх мэдээж одоо. Сонслог байх тээ. Энэ одоо ямар учиртай юм болоод би болоод ялтчгүй азраганд уралдаад байсан тийм ээ. Тий. Гэтэл их моринд одоо говийн бүсдчиж уралдаад төрүүлээд хасагдчих яах жишээний. Тий. Яа, ер нь бол морь их сайх, мөртөө их сайх. Энийг дааж атаажтай. Тэгэл одоо хүнээс гардаг бүхэл юм тэрийг дагаж явдаг, тойрдог. Дахин хонгор морин олон азрагнууд гэж ярьсны хувьд бол сайхан хонгор азраг, авраг хонгор гэж сайхан Монгол азраг би юунаас Сүхбаатарын халзан Төшинбаатар гэдэг хүнээс тийм сайхан соёлон хонгор азраг авч ирсэн. Тэр хонгор азраг маань 12 оны хаврын уралдаан, бооцоод уралдаан төрүүлжсэн. Тэр сайхан хонгор азраг. Тэрийг бол авраг хонгор. Тэрүүний төлнүүд нь одоо сайхан тавьж байна. За нэг хонгор азраг. За дараагийн хонгор азраг гэдэг одоо тэр түрүү ярьсан 11 оны юуны Өмнөг аймгийн 80 жил говь шангад төрүүлсэн дааг. Тэрий чинь азраг соёлын азраг болоод тэр азраг чинь 11 онд тэр дүнжин гарууд гурлаад харин тий. Тэгээд ингээд янзаал хилам хийгээл одоо байж байгаа ш тэр чи одоо тэгээд элизгээл ийм тийм байна л ер нь бол тэгэл хурдан байх юм бол тэр үед одоо хурдан адуу болгон релиз болсон юм л үе шүү дээ. Мэдээж одоо үгүйсэхгүй тийм ээ. Тэр цус орсог. Хэдэн хүн цустай юм бэ таны нөхөр? 25%. Одоо 20-д бид үсээ ядгал бол 25 л гэж ярих байх л та. Тийм ээ. Тийм л одоо. Тэгээд тэр үеийн өндөр нам бус юмнуудаараа бол орчиж болдго юм. Одоо байхгүй. Тэгээд дүнжин гарав төрүүлсэн. Тэгээд ингээд дахиад одоо дүнжин гарав төрүүлснээс шил амраад. Аригцнаас хойш. Тэгээ яах вэ нэг төмөн их гээд нэг дуу байдаг. Тэрүүнтэй адилхан нэг азраг уралдуулах гаврагдсан. Морь уралдуулах гаврсан, азраг уралдуулахгүй хэрэг засчаад уралдуулаад төмөн их гэдэг дуу тийм нас гаралтай. Үүнээс хойш тэрүүн шиг. Ер нь яах вэ гэдэг асуу би тэр үед одоо манай дааган зэнтэй гэдэг. Миний уяачсэн. Зэнтэй тэгээ яриад тэгэл ерөөхдөө ярилцлаа. Яах та ер нь яажсэн бэ? Миний хонгор азраг одоо яавал урал одоо амжилтанд дэш явах боломжтой гэсэн. Зиндаах надад тэгдэг байхгүй. За би нөгөө зоос барыг хэлж байсан юм аа Батбаярт. За азраг уйл азраг байх юм бол нэг л уралдах юм байна. Болоод тийм ээ. Их нас сайхан морь болох юм бол олон уралд төрүүлэх юм байна да гэж хэлээд хэлсэн чинь зоос урж морь болгоцсон мэт та тий. Тэрүүнтэй адилхан хэлхэл юм байна да гэж надаа зиндаах тэгдэг байхгүй. Тэгээ засцаа. Дүнжин гарын вар дээр. Наадмаас сарын өмнө шүү дээ. Тэгээд элэн засаад уралдуулсан. Чэйжин дээр нэгсэг явсан шүү дээ. Усын наадмын чэйжин дээр. Тэгэл ер нь хэл ам гэдэг бол тэгээд хэцүү л дээ. Тийм л юм болж ирсэн. Бас нэг харамсч түүхтэй л адуул да. Ер нь бол түүх яриул тэр хонгор мөр үүлэн хонгор гэдэг байсан. Тэр мөрөнд бол түүх ярьж болно. Мундаг түүхтэй хурдан адуул. Тэгээ дэрүүнээс ч магадгүй тэр адуунаас ч илүү их морьнд орох боломжууд нэгдсэн байх гэж боддоо. Хаана уралдана уу? Хэдэн километр ямар ч уралдаан даннаа жижин дээр явдаг. Гайхамшигт. Тэр ихтгэл бүр одоо морь тавиал миний морь чэжин дээр л явах хэрэгтэй гэж харах тийм уюудыг хийж өгсөн адуу маань тэр хонгор адуу байхгүй юу? Тэгээд тийм л одоо ингээд нэг хонгор байгаа. За тэгээд тэр чинь нөгөө гой
танад болдог нөгөө гоён бүс уралдаанд чинь говь шахаж чаа Төрүүлээ. төрүүлээд хасагддаг үстэй. Тэгээ төрүүлээ асарч. Одоо нөгөө эрлизгээд хасчихж байгаа юм уу? Тэ эрлизгээл хасчихж байгаа. Яг ер нь бол энд бол одоо бас ер нь л атууг бол хоршор атаа хорсол тэгэл тойрч дагаж явдаг морины уралдааны гэдэг тэр юм л орсолдоод ер нь цаашлаад энэ хурдан морийг энэ хурдны уралдааныг алихаар тэр дүрм журмынхан дагуу одоо өндөр юм хэвчтэй мэл тэр журмынхан дагуу зөв явбал зүгээр ахтаа л гэж дотор боддог хүний нэг тэр зовлонг өөрөө хамгийн их амссан хүн байхгүй. Ер нь тэр онгор морноос эхлээд тэр янз бүрийн уралдаанд ч одоо яах вэ гэдэг нэг юмны ард хүч гэж орж одоо техно яах нь гэж хүний тэр уралдаан явуулах гэж байгаа хүмүүсийн ашиг сонирхол ямар нэгэн хүний тийм шүү юм шүү гэдэг юмар бас нэг үе бас уралдсан тийм нь байгаа л да. Тэрийг одоо яг харамсаад ч юм уу гайхалаа ярих нь юу юм зүгээр нэг ийм минут явж л байсан л гэдгийг л хэлж байгаа тийм ээ. Тэрийг дайраал ирсэн юм чинь цаашлаад өрн бол тийм баг багасаа энэ ч маш их хүний хөдөлмөр байдаг цаа тийм. Дээрээс нь уяачаад нөгөө хасуул одоо уралдаад ирснийхэн дараа хасах тэр маш хэмзэгддэг нэг зүйл бол тухайн адууны одоо эртний хурдан байх нь тодорхой мөчлөгдөл байгаа. Тэгэд энэ тэр мөчлөгийг ингээд хариулаад дээрээс нь нөгөө Аз цумыг хариулчлаа гэдэг тэр үеч бас юу юунаас илүү их харамсдаг тий. Яг штэ. Ерөөсөө яг наад чинь байхгүй юу. Үнэхээр тест төрүүлж ирсэн мөр асуулт зогсож байгаа хүн сайхан байх уу. Тэрийн төлөмөрсөн унаад ирсэн хүүхэд тэрнийг харж байсан төрүүлээд ирснийг харж байгаа тэр олон үзэгчд одоо бүх хүмүүсийн жим шингэсэн юмыг үгүй гэдэг ингээ хасчаад оруулна гэдэг бол тийм. Тэрөө явуулахгүй бол анхаас нь явуулахгүй. Тийм ээ. Тэгээ Аз хамрын морны ч гэсэн нөө юу нөө одоо бол мороор одоо байгаа юу? Байгаа. Байгаа л да. Тэр юунаас хойш нэг хуралдааг баха тий. Хуралдааг. Тэгэл одоо уралдуулахад болъё гэж бодсон юм уу? Уралдуулах болъё гэж бодоагүй. Тэгээ ямар нэг юм ч хэл хамтай юм чинь тэгэл моринд нь нөлөөлдөг. Тэгээ ер нь бол бас солино асуудал байсан. Одоо байжлаа. Энд чи танга манлаа одоо юу? Хиний хад вэ? Тий. Танга манлаа одоо гаралтай дөө. Танга малгас лолаа одоо авсал та. Тэрэн дотор ирсэн тийм нүдэн зэхэр болцсон тийм. Нэрээ тэр нүдний зэхэр тэгээ тэрүүгээрээ л үлдсэн үү? Тэгсэн. Үүлэн хонгор гэдэг байсан. Тэгээд үүлэн хонгор гэдэг нэр өгөөл тэгэл. Тэр нүдэнд харааны юунд нөлөөлдөг. Нөлөөлөд нэг сүд болсон гүг нь би сайн мэддэг юм зүгээр. Олон жилийн өмнөх хадуу учраас бас сайн юмдаа орж чаддаггүй байсан. Одоо хүн бүх юм мэддэг гэж яриа. Ер нь бол 10 жилийн өмнөх хэмээг одоо мэддэг байсан гэж одоо янз янз тэгээд инглээ гэж ярих юм бол айгүй худлаа болчих. Тэгвчээс ерөнхийдөө л нөгөө уяал дахихт нь л их гоё л харагдж байл одоо болж яана гээл одоо яг юм чин олон жилийн дадлага туршлага бас хичээл зүтгэлээс л жоох юм за нэг юм одоо ярина үхээс биш одоо сүрхий анханасаа мэддэг ч гэж яриад байгаа ч таашиж. Тэр нүдэн тийм хайрагдсан юм шиг тийм цаарл одоо хүнээр бол нүднэр үүл байдаг гэдэг л тийм болцсон тийм хамгийн тийм төрөө мотал унаа байсан шүү дээ. Тийм л одоо болж өөрсөн сайхан. Аль адуугаад та алинд нь илүү вэ гэдэг асуултыг өмнө нэг хэсэг тавьдаг байсан. Таны энэ уйжсэн мөрдүүдээс аль нь илүү таны хамгийн хайртай үлээ гэж мэдээж тэгээд нөгөө олон хүүхдээ аваад нэг нь хэлэх гэж байгаа юм шиг тийм асуулт бол гэхдээ та богд алтрага гэж боддгоо юу? Богд мэдээж ойлгомжтой. Гэхдээ танд бас аюу хэм ойлгуулсан гэдэг юм уу мэдрүүлсэн хонгор мөр юм шиг Тийм. байна. Энэ үуч чи энэ мод зүгээр л уяа явах, морин тайртай болох, морийг авах ингээд явна гэдэг бол зүгээр төр зур асуудал биш байхгүй. Тэр хонгор адууг бол би тэр унаанаас нь эхлээд энэ миний адуу гэж. Энийг би хурдан болно гэхээсээ илүү өөртөө таалагдаж тий. Бодож авсан сэтгэл шингэсэн адуу. Тэгээ тэр үйлдэл болгоно. Явсан үйлдэл болгоно.
яг л надад орох би хийгээд байгаа. Би л ингээл уяад бимээ тааруулаад байгаа юм шиг тийм бодогддог сэтгэлийг бол миний зүрхэнд бол гүн өгсөд байгаа байхгүй. Селен амьсга задлж дархлааг дэмжин. Агрофит тэжээлийн үйлдвэр. Богд алтар танд одоо морь уях гэдэг юм урам зоригийг сэргээж дэврээж өгсөн морь нь одоо морь уралдуулахын уяаж байхын гүн одоо агуулгыг юм утга учирыг ойлгуулсан нь бол үүлэн хонгорны юм байна да гэж бодлоо. Тий. Тэр одоо сая энэ улсын наадамд жүдлэндээ айрагдаа сая зүүн бүст айрагдж байгаа буурал морьч юм байна шүү дээ. Тэр чинь бол аль хонгор манай миний авраг хонгор азарганы төл. Авраг хонгор азарганы маань төл. Та төлүүд нь хурдан байгаа гэсэн нэг нь энэ буурал. Тий, энэ буурлаа. Өөр ер нь бол тэрүүнээс гарсан одоо би нэрийг яаж чадахгүй нэ буурал Эрдэнэтэд манай хонгор азарганы төл Эрдэнэтийн бүсэд төрүүлсэн хний нэг буурал азаргав. Тэр манай хонгор азарганы төл байгаа. Би одоо яг үүн дээр нэр усаар нь хэлж чадахгүй бас яадаг шиг нэ. Төлөв нь л хурдан байгаа. Тэр үнэ төлөв. Одоо яста арсан шиг тийм сайхан азар үедээ. Тэр үүлэн хонгорыгоо яг соёлом жилд хөнгөлсөн шүү дээ, тий? Тэр мэдээж гүйтэй байсан билгүү дээ. Төл байхгүй юу? Эсвэл яг соёолн дээр нэг уйжээс уучраас биднээс нэг ер нь бол гүү тавиаг байсан. Тэгэхээр одоо тэрний тэгээ зөвлөлд нь би энийг мэдсэн бол сайхан азар болох байсан даа л гэж зүгээр хэлдэг байсан даа гэж бодчихсон. Амжилтын одоо бас морь болол жигтэй яачих болов гэж бодсол доо. Тэгтээ ер нь бол 50 болгоно дөрүүлжсэн. 50 болгоно. Зүгээр бид хоёр зүгээр бүсийн наадам буюу улсын наадмыг л яриад байгаа болохоос биш. Зүгээр одоо жижиг гэхгүй ер нь уралдаан оныг бол жижиг гэхгүй л дээ. Ер нь бол уралдаан болгон тэмцэл тийм ээ уралдаан болгон морины хүчийг шахахгүй шүү дээ. Тэгэхээр жижиг гэж хэлээд байгаа тэр аймгийн болон тэмцээн наадамд бол 50 болгоно төрүүлжсэн. Үнэхээр Дайдын хүүгийн баяраа ер нь хүрэн адуугаар их сайн нааддаг Монгол Улсын тодманлаа гэж. Тэгээд өөртөө нь яг та нэг юм хүрэн адуугаар их сайхан наадах юм а гэсэн манай хүрэн адууны тийм одоо сэтэртэй юм билээ манай дээдчүүл гэж. Тэгээ бас тэрийг дагдаг байх гэжээс. Та энэ хонгор болцоо адуу бас гэдэг юм уу ер нь бүгэ адуу илүү тавих мэт богд талтраас усна. Тэгэхээр бас тийм одоо та өөрөө хонгор зүсэн дуртай байна уу? Эсвэл одоо тань дээр ингээд хурд чуулснууд нь дандаа юм хонгор зүстэй адуунууд байв уу? Гэхдээ ер нь бол мэдээж одоо ийм л төстэй адуу надад хурдлах учиртай гэж ер нь бол бодож байгаагүй л дээ. Ер нь бол адуугаа бий болгоход адуугаа утмаг сайхан сайжруулахад надад азар юм уу ирсэн адуу маань тийм хонгор цэсмэн адуунууд сайн байлаа. Тэр авраг хонгор маань миний азаргуулж миний адууг шинжлэх адуун цус энэ сэлбэхэд бол миний хонгор азар хамгийн сайн нөлөөлсөн азар. Хурдан байсан. Тэгэл хонгор мармаар орж ирсэн. Тэгээд тэдүүс өөр удам гэдэг ингээд ярих юм бол магадгүй хонгор цэстэй адуу надаа сайн байгаа гэж ойлгодог. Зүгээр хээр удмын адуу соёолн гэдэг утгаар би богдэр маань бол миний өвийг игнэж гэсэн тийм сайхан адуу учраас хээр адуу соёолн гэдэг утгаар нь бол соёол адууд бас арай би эрттэй байдаг болоо гэж зүгээр дотроо зүгээр боддог шүү дээ. Мандах магадлалтай гэж. Нэг үе бол 2011-12 он бол эдийн засгийн хувьд ч одоо бас бол урхаа бол маш эрчимтэй байлаа. Эдийн засгийн хувьд өндөр өгөгчтэйсэн тэр чиглэлүүд. За тэгээд өмнө говийнхын уул урхаатай сумдынхан бол зүүн тал руу баг нүүсэн. Зүүн талд хаана л хурдан гайгүй сайн адуу байна гэсэн тэрийг бол одоо төдөөр авч гинэгээ тухайн цаг үедээ бол их өндөр ханштай дүнгүүдээр авчихсан юм дуулддаг. Та бас нэлээ зүүн тийшээ бол бас хөрхөн хөрөнгө оруулсан баха тий. За ер нь бол Сүхбаатар чиглэл рүү говийнхан бол яг ийд орж исэн үе бол одоо бараг 10 оноос эхлээд бол говийн бизнесмен залуучууд тэгээд бордаартай говийн малчин ард түмэн бол одоо адуугаа сайжруулахад бол Сүхбаатар руу үнэхээр адуу их авсан. Үнэхээр авсан. Зүгээр биднээс тооцоолж ясна жилдээ бараг зүгээр
бодлоор 1000 гаруй одоо бол арга авч ирсэн шүү. Тэгэхээр өн ханшийн бодоод иймэрхүү хэмжээний хадуу авч ирсэн гэдэг бодоод үзэхэд Сүхбаатар руу говийнхан маань бас чадлахаараар хөрөнгөрөлт хийсэн гэж л бодод байж тэр инүүх юм дээ. Ер нь одоо хэрвээ нууц зөвшөөрлөл гэтэн энэ хүмүүс үнэн ханшилттай жоохон боломжтой л ханддаг юм байна лээ. Таны авчаас хамгийн үнэтэй хадуу ямар хадуу вэ? Тэр бактери маань л ахтаа хонгороо 6 маань л байсан баг. Тэгээд мэдээж одоо боломжтой нэрл авч илээсэн. Одоо тайлх ямар тэр яах вэ? Тэр үедээ бол бас л боломжтой нэрл авч ирсэн. Тэр танаа одоо хаах нур байдаг бай. Одоо бол ерөнхийдөө их хадуу гэх юм бол өмнө цогцсон юмд. За уяна хадуу бол нааша энэ жил бол сайхан хулдад өвлжж байгаа. Манай уяач л Монгол салбартаас эрдэнэ төгсөн уяндар сайхан жил жүжигэн дээр биднээс тэн дээр байж байгаа. Нэг ийм юм төрөөнөөс шасъя гэж бодоод байлаа. Энэ мор уяач одоо нөгөө мор уяач тухайн адууныхаа уяаг олно гэдэг нь бас тодорхой цаг хугацаа зарцуулагдав. Хэдийсэн адуу байсан ч гэсэндээ энэнд нэг ийм үе яах юм а гэдэг тодорхой хугацаа яаж нөгөө морио ойлгож мэдэрч авах асуудалтай. Гэтэл ингээд таны яриг сонсохлоор ер нь бол уяач нэлээд сольсон байх юм ярихад юм баас та ингээд зэндээ ах байсан байна, тангаа манлаа байсан, за тэр нөгөө алтан сүх байсан, түрүү гомболд гээд ирсэн өргөл гээд нэг залуу ирнэлээ. Тэр өргөл дээр туслах байж ингээд яваад байсан тий. Тэгээд одоо Эрдэнэ төгс алдар дээр гээд ингээхлээр би ер нь одоо эсвэл та ингээд нөгөө арай уяач одоо ингээд солиод явдаг тийм сонин тий. Яагаад нэг уяач байн байсан тэр нь шүү дээ. Ер нь магадгүй тийм анах юмаа хордлуулах гал юм уу нэг юмаа нэг бол энэ нэг хүн дургу хүрээд ч юм уу нэг тэгэд байгаа юм биш. Цаг хугацаанд юм ингээ харахад ингээд 3 4 хүн байгаа юм шиг мөлтрөө. Морь үйсэн хугацаа, моринд зарцуулсан цаг хугацаа өөрөө 10 хэдэн жилээр хэмжигдэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүн ярахад 4 5 хүн ингээд солиод байгаа юм шиг. Хугацаа нь тэр хугацаа ч өөрөө 10 хэдэн жилийн хугацаа байхгүй. Тэгэхээр одоо жишээ нь зүгээр одоо яг та миний анх моринд хамгийн сайн оруулж ирсэн, уйж өгж ирсэн хүмүүс анхаа гэж тайлгажуулсан тийм ээ. Тэгээд ингээ бодохоор тэр нэг солигдож байгаа гэдгээс илүү бас тэр нэг хүн хүнтэйгээ таарах, морь эзэн хүүхэд гэдэг таарах энэ боломжуудынхаа хувьд л тэгж явсан л да. Бусдаар зүгээр энийг солио энэ дээр очил болох юм а гэдэг юм бол явагдав. Яг зүгээр нөгөө зарим хүмүүс ч нөгөө олон жил байж байгаа юм бол илүү одоо юу нэг хавьяаг олж бодох байсан болов уу гэдэг утга. Тий. Ер нь бол тэгээд цаг хугацаанууд тэр яг өөрөө нөгөө адуу нь өөрөө хоол байдаг. Энд өөрөө юу яадаг зүгээр уюулж явахтаа бол зарим их хурдтай энэ болчихлоо гэдэг юм бол хөдөлж автраад энийг уяадаг хүч гэдэг хэлдэг юм л байсан шүү дээ. Одоо би энийг бол даахан зэндаахыг юм бол бас нэг энэ морийг даахан зэндаах нэг даагаа нөлөө очихлоо тэрийн тэгчихлоо гэл бацхыг бол анхаа бас бацхгүйсэн олон адуу авчихсан учраас бас өөрийнхөө илүү болсон тэгээд яг тэр үед өөрийнх нь ид одоо тод манлаа хүний нэг ид нэг юмд чи нэг ид үе идэр үе гэж дайдлахын дээр үе байсан болоо гэж боддتي. Би одоо л эрдэнэ төгсөн бол одоо ястай ид үе байгаа гэж би боддгийн. Анхаа маач гэсэн ер нь бол мундаг үеч л да. Мэдрэмжтэй залуу байсан гэж байна. Мэдрэмжтэй тэгээд үнэхээр гайхамшигтай байдаг залуу байсан да. Одоо бол нөгөө айраг түрүү авах юмсан гэдгээс илүүтэйгээр адууга чанаржуулах юм, сайн болох юмсан, хурдан болох юмсан гэдэг тухайд илүү зорж байгаа гэж та түрүү хэлсэн тийм ээ. Ер нь тэр. Ер нь л тэгдэм байх. Хүн бол одоо нөө сайн асрахтаа тэр удам нь хааваа тэр нь юу вэ гэдэгтэй адилхан. Мэдээж одоо хурдлаалах юм бол эдний адуу нь өөрөө мондог гэж л хурдлна. Тийм үү? Адуу нь өөрөө мондог гэж хурддаг болохоос биш. Мэдээж одоо уяа сайлган тааруулах юм байлгүй л яах. Гэхдээ бол зүгээр гол юм нь өөрөө материал нь өөрөө адууны материал адуу өөрөө сайн байх хэрэгтэй. Тийм учраас адуугаа сүргээр нь сайжруулах хэрэгтэй. Тийм учраас ихгүй одоо их эцгийн тэр нэг хоорондоо таарах таарцууд
одоо янз бүрийн юмнууд байна шүү дээ. Тэгэл тэрийг л тааруулахын төлөө тэрийг л нэгштайхан болохын төлөө л одоо бол хөлмөрлж байгаа шүү дээ. Яа тэр дотроос нь азарлаад байна. Одоо унгаа хадуу гэж яриад байгаа. Тэн дотроос нь хөрх юмнууд гарвал тэгэл тэднес чинь болоод нөгөө талдаа тэгээ сонирхол нэх болоод ирвэл одоо тэр адуу талаасаа ч гэсэн юм дээр ч гэсэн өөр болох жишээтэй. Ингээд энэ юмны чинь дагаал бүгдээр л явж байдаг л дээ. Яг уу. Та ч бас аймгийн хавьяастай холбооны тэргүүнээр хэдэн жил ажилласан бэ? 10 жил. Оо бас энэ 10 хугацаанд ер нь бас ямар ажилтнууд хийгдсэн бэ? Ер нь миний гол ажил одоо түрүү сэтгүүлтэй хамтарч сэтгүүл хийсэн. Ер нь бол зүгээр ингээл хараа сууж ах сая бодоо сууж ах тэр нь бол өмнөгөө уяачтыг холбоог аваад өмнөгөө уяачт юу исэн бэ гэж би нэг л юм өөдөө сая дүүс суулаа. Төрөний хэлдэг ямар ч байсан уяачтын маань морь их итгэс ажирсан. Ус төрийн наадамд морь очиод оруулж тийм байна. Говийн адуу тэнд очиод уралдаад говийн уяачид өнөөдөр төрийн наадамд очиод морь ихад бас төрийн наадамд байгаа уралддаг морьдууд эдлэгэн зандаа бидний морь уралдах юм байна гэдгийг мэдрүүлж өгсөн гэж би нэгдэг. Хоёрдугаар мэдээж тэр Сүхбаатар тэрээс янзын адуу аваад тэр зургийн мөчөө өөрчлөөд байна гэдэг бол өөрсдөө итгэн сайжраад боломж байна гэдгийг харж өгсөө л гэж. Тэрүүн дээр л юм хийсэндээ л гэж би боддог. Тэрийг манлайлж орсон өөрөө ингэж болох юм байна. Тэндээс очиад адуу аваад ирэл ингэж болох юм байна гэдгийг би манлайлж хийсэндээ л гэж дотроо бодсооч байна. Сая бодоо. Холбооны удирдлагууд өөрөө итгэх зүтгэлтэй байгаа тэгэхээр уяачтан дагаас сэрдгэлд энэ бол маш олон жишээнд харагддаг. Жишээлбэл хөвсгөлийн холбоог ярьж болж байна. Ер нь бол яг тэгж ажиглагддгийг шүү. Тэр танайхан ч бас нэг хэсэг бол наашаа зорж иж уралдаад байсан шүү дээ. Тий, одоо ер нь бол улсад уралдана л гэж ярьж шүү дээ. Говийнхан бол одоо тэр одоо яах болов анх говь зэрэг уралдаж яах энэ төр тал за одоо энэ чинь улсын наадам хүч чинь одоо энэ томчуулал хийдэг ажил гэж боддог байсан бол одоо явж ирэл уралдана шүү дээ. Улсын наадамдаа уралдана, бүсдээ уралдана. Тэгээ харин ч өмнө говьч одоо бүсийн тэр сайхан говь шанх шиг наадмыг ашнаах маань санаачилж анх тэр сайхан наадмууд болж тэр говийн уяачтын бас итгхийг сэргээж болох юм байна гэдэг боломжийг олгож өгсөн гэж би боддیں۔ Тус тэрэнд бас сэтгэл зүрхэн гаргаж ил явсан. Одоо говь шанхч одоо 6 атгаа 7 атгаа хийх гэж байна. Энэ хооронд ч юм уу. Нэг ч удаа давтамж нь алдагдаагүй Монгол улсад зохиогч байгаа бүсийн ганцхан хуралдаан шүү дээ. Бус нь бол яг зарим нэг байдлаар ингэж жил алгасан байдаг. Говь шанхын хурд бол ерөөсөй давтамж алдаагүй. Тэгээ одоо говь шанхын хурд. Тий. 90 онол оноос хойш явж байгаа шүү дээ. Анх 90 онд цогцсод анх ажнах маа санаачлал хийж ирсэн бас даа. Тэнд оролцоод явснаас хойш ер нь л адуунд тууштай л явсан да. За ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэр сайхан ярилцсан түн барихтаа маш их баярлалаа. Хоёлоо бол хоёр зөндөл олон таардаг. Гэхдээ хоёр дахь удаагаар ингэж нэг яг сайхан дэлгэр хийж байна. Баярлалаа. Ярилцах сайхан байлаа. Тэгээ ярилцлага ер нь мэдээж олон наадмын дурсамж ярина. Гэхдээ хүний сэтгэлд үлдчихсэн наадам гэж байдаг. Сэтгэлийн мохорт нэг ингээд нэг тот дурсамж илүүтэй бусдаас онцлогтой үлдсэн. Тим наадам байдаг. Тим наадмын дурсамжаар ер нь их сайхан тод наадмын дурсамжаар харилцалгаа өндөрлөе. Гэхдээ ер нь л бог тарьжтэй. 12 оны ардын хувьсгалын 91 жил яваа. Гэхдээ ер нь хүнд нөгөө марчлахгүй зүйл гэдэгтэй бид нар ногоо хашаа тий. Тэр чинь хүн тэнд очиход тэр нэг хамгаалтаас гараад очих хугацаанд ямар хугацаанд гүйж очсон очоод юу ч хэллээ гэдгээ яг муухай санаал өгдөө шүү дээ. Тэгээд тэгтлээ сэтгэл тогтолцсон. Тэгээд яг үнэхээр төрүүлчлөө. Чи одоо миний нөгөө бог талтаар одоо яг төрүүлчихсэн тийм ээ гэдэг одоо өөртөө баг итгэж ядаа тий. Тэгээ зогсчихсэн үе маань үнэхээр гайхамшигтай. Тэр үеэс хойш бол за ер нь бол энэ үнэтэй тууштайгаа ингээд явхал хэрэгтэй юм байна да гэдэг л ойлгоцыг авсан шүү дээ. Үнэртэй ч гэсэн ер нь бол одоо ч явчлаа дараагийн өнөртэй ажил биднээс тууштай л юмд явж хөрнө. Өнөөдөр хурдан байж болно. Маргаашаа юу байж болно. Гэтэ бид хүн тууштай явж ил юм дөрдөшүүл гэж би ерөнхийдөө л хэлдэг шүү дээ. Хамгийн сайхан наадам. Хэлгүй яг төрийн наадамд одоо мөр төрүүлнэ гэдэг чинь тий газар нь бас олон хүн одоо тэр олон хүнээс одоо 30-нд нь л оногдчихж шүү дээ. 30-аас нь одоо 5 6 за 3 насаа оруулах юм бол 9 хүн л оногдчихж шүү дээ тийм ээ. Тэгэхээр хавархан сайхан байлгүй яах вэ.
За тэгээд энэ удаагийнхаа подкастыг энэ төрөйд жаргая. За тэгээ манай подкастын ивент тэтгэгчээр оролцдог Манлай Эмийн сан маань энэ удаа бол бүтээгдэхүүн биш, бүтээгдэхүүн худалдаа авах эрхийг нь сонголтыг нь танд бас давхар болгож байгаа. За тэгээд За баярлалаа. олон улсад түлхэн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй бүтээгдэхүүн авчирдаг Манлай Эмийн сангаас танд 200,000 төгрөгөнд тохирсон бүтээгдэхүүн худалдаж авах хэрэг илгэлж байна. За баярлалаа. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст.